За сайн байцгаана уу? Ажил бүтээлч хүмүүстэй энэ өдрийн мэндийг хүргэхэд таатай байна. За хатан зүгийн захим радио подкастаар маань говийн хөгжлийн хэлбэрүүдээр бид нэр тодорхой хэмжээний мэдээллүүдийг хүргэдэг. За тэгвэл өнөөдөр бид нэр одоо гишүүдтэй багаар ажиллах ур чадвар гэдэг талаар багийн ажиллагааны талаар бас тодорхой хэмжээний мэдээлэл өгөх гэж өнөөдөр энэ сургалтыг явуулж байна. За мэдээж ажил эхлүүлэх, хамт олныг бий болгох, амжилттай бизнесээр эхлэхэд хамгийн гол шалгууруудын нэг бол багаар ажиллах ур чадвар юм шүү дээ. За тэгвэл өнөөдөр бид нэр баг гэдэг талаараа янз бүрийн ойлголттой байдаг. За тэгвэл баг гэдэг нь хамтын хэрэгцээ, сонирхол, эрмэлзэл, зорилго, үнэт зүйл, үйл ажиллагааны барилгын талаар нэгдмэл нэг ойлголттой байх, нэг итгэл үнэмшилтэй хамтын бүтээл, амжилтын төлөө бие биенээ дэмжин, нэг зүтгэл гарган гар нийлсэн хүмүүсийн ажил хэрэгж нөхөрсөг нэгдэл юм аа гэж ойлгоход бүрэн боломжтой гэсэн. За мэдээж баг бол маш хүчтэй байх ёстой ч гэдэг юм уу, багийн гишүүдээ сонгох ч гэдэг юм уу. Одоо янз бүрийн асуудлууд биднэрт тохиолдно л да. Тэгэхээр баг хүчтэй байхын тулд бас нэг гурван төрлийн зүйлийг бид нэр удирдлага болох хэрэгтэй санагддаг. За нэгдүгээр баг хүчтэй байхын тулд нэгдүгээр бүтээмжийн зарчим гэдэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар бүтээмжийн зарчмуудын талаар, гуравдугаарт нь тухайн багийнхаа нийтлэг үнэт зүйл гэдэг талаар маш сайн ойлголттой болох хэрэгтэй байдаг. За багийн нийтлэг үнэт зүйлийн талаар бас би та бүхэнд ер нь ямар шүү зүйлүүд байвал илүү их үр дүнтэй байдгүй талаар эхлээд бас тайлбарлаад өгье гэж бодлоо. За нэгдүгээрт мэдээж одоо ямар нэгэн одоо зорилго, тэр зорилго нь утга учиртай байх. Хоёрдугаарт нь хамтаараа мөрдөн баримтлах зохион байгуулалтын зарчимтай байх. Гуравдугаарт нь харилцан бие биенээ нөхөх зарчим. Дөрөвдүгээрт нь багийн гишүүдийн хамтын сахилах бат. Тавдугаарт нь ажлын гүйцэтгэл тавих өндөр шаардлага. Мөн гарч иж сайн мэдрэмсэн ажлын арга барилын бий болохоос гадна хамтаар өсөн хөгжих боломжтой энэ хэлбэрийг сайн хийж чадсанараа бид нар багийнхаа нийтлэг үн цөлийг бий болгож чаддаг шүү дээ. За мэдээж бүтээмжийн зарчим гэдэг зүйл дээр бол бид маш сайн ойлголтыг авах хэрэгтэй байдаг. Багийн гишүүд маань хамтын үйл ажиллагаанд сэтгэлтэй байхыг хэлээд байна. Энэ нь бүтээмжийн зарчмуудыг нэвтрүүлж өөртөө оновчтой, зөв, мөрдөн хөвшүүлсэн өөртөө гэсэн зарчмыг бий болгох, хийж байгаа үйл ажиллагаанд оновчтой, зөв бүтээмжийг бий болгохын тулд хүсэл тэмүүлэл нэгдмэл хэлбэрийг хэлээд байгаа юм шүү дээ. За тэгэхээр мэдээж багийн одоо тодорхой бусад зарчмууд дээр ч гэсэн нэг юм бас бодох хэрэгтэй байдаг. Би гэхээсээ илүү бид гэсэн үзлийг илүү баримтлах нь одоо мэдээж хамгийн сайн байдаг. Жишээ нь одоо нэг их чадварлаг хүн орж ирээд би л одоо энийг хийсэн, би ингэсэн гэдэг юм л хэцүү байдаг. Тэгэхээр би ямар нэгэн бүтээмжтэй том ажлуудын ард том баг байдаг гэж хэлэхээс илүү том ажлуудын ард чадварлаг, найрсаг, чадамжтай баг байдаг гэж хэлэх дуртай байдаг юм байна. Тэгэхээр энэ зарчим бол бас голлох зарчмуудын нэгээс гадна бид нар бас нэг дөрвөн зүйлийг яг энэ одоо баг дотор хэвшүүлж чадах юм бол бид нар амжилт хүрч чаднаа гэж хэлэх гэсэн. Нэгдүгээр за мэдээ цаг ашиглалт өндөр байх гэдэг тал дээр бол хүн бүхэн санаа нийлдэг. За бие биедээ шудраг хандах, үнэнч байх гэдгийг ойлгодог байх. За мэдээж бүтээмжийг урамшуулж байх, тухайн хүний хийсэн зүйлийг зөв дүгнэж байх гэдэг энэ зарчим бол хамгийн гол байдаг. Гэхдээ ер нь одоо ингээд баг бүрдүүлэх хэлбэр дээр ороод хүмүүс бага бүрдүүлээч гэдэг юм уу, энэ үйл ажиллагаа явуулах чиглэлээр ярихаар хэвшлэн хүмүүс тэр тийм хүрээлэлтэй, энэ ийм давуу талуудын яадаг хөөрхөн сайхан дургаг одоо яадаг янз бүрээр нэгээд англиар хэлдэг. Харин хамгийн зөв багийг бүрдүүлэх үндсэн зарчим бол за би бол та нарт өмнө хүмүүсийн мэддэг зарчмуудыг ярьсан шүү дээ. За тэгвэл хамгийн зөв зарчим нь бол нэгдүгээрт бусдыгаа маш сайн сонсож чаддаг. Хоёрдугаарт маш сайн хүндгэлтэй харьцаж чаддаг. Гуравдугаарт өөрийн санаа одоо хийлгэж байгаа зүйлээ маш оновчтойгоор өөрөө санаачлагтай, өөрөө манлайлал байдлаар хэрэгжүүлж чаддаг байх. За дөрөвдүгээрт нь бол мэдээж шууд хийж чаддаг ийм сахилах баттай багийг бүрдүүлж чадах юм бол бид нэр маш том давуу тал байдаг. Дэлхий дээр одоо сүүлийн баг бүрдүүлж байгаа системийн онцлогууд дээр ингээ харж байхад одоо хамтын ажиллагааны чиглэлүүдээр ажилтны төвтэй, хамтрагч төвтэй бизнесийн мод бол дэлхий дээр маш их хүчийг авч
Энэ нь одоо нэгдүгээр цуглаасаа илүү нэг хүсэл зориг мөн нэг үйл ажиллагааны төлөө нэгдмэл сэтгэлгээтэй хүмүүсийг одоо орон зай үл хамаарах цаг хугацаач үл хамаарах хэлбэрээр одоо нэгтгсэн хэлбэрээр одоо сүүлийн төгссөн захимыг ашиглаж байна шүү дээ. Хэлбэрээр багийг үүсгэж 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулах энэ одоо бүтээмжийн хэлбэрийг бий болгоод байгаа нь бас энэ багийн гол одоо чадвар хүчтэй байх дээр бас чиглээд байна. За мэдээж багийнхаа гишүүдийг сонгохдоо бид хэллээ. Яг л одоо өмнөх зарчмыг баримлж чаддаг ийм гишүүдийг авахаас гадна хамгийн гол юм нь удирдагч манлайлагчаа сонгохдоо маш сайн бодолцох хэрэгтэй байдаг. Мэдээж удирдагчгүй баг олон фракцад хуваагддаг. Өрсөлдөөн бий болдог. Янз бүрээр биений хүлэн зөвшөөрдөг байдал үүсээд идэг шүү дээ. Тэгэхээр одоо мэдлэг чадвараа бусад гишүүдтэй үнэлэгдсэн бүх хүмүүсийн зөвшөөрөх хэлбэрийн тийм хүнийг нь сонгосон нь хамгийн үр дүнтэй байдаг. За тэгээд ямар нэгэн одоо багаар асуудлыг хэлцэхдээ би түрүүний хэлдэг зарчмыг баримтлах хэрэгтэй. Бусдыгаа маш сайн сонсож чаддаг байхад болоо. Тэрээс одоо тэр дотор ч ингээл биенийгаа одоо өгөөсгөх гэдэг юм уу, сөрөг үйл явдал гаргах, одоо өөрийн харилцаа хандлага дээрээсээ болгоод зөөрөх, гүйжих гэдэг юм иймэрхүү хэлбэр гаргахаас илүү хувь хүмүүсийн сургалт, хөгжилт нь бас маш сайн анхаарч чаддаг. Ийм баг хамт олныг бий болгож чадах юм бол мэдээж мэдлэг ур чадвар хоёр нь тэнцээд бие биендээ харилцан нөхөж чадах ийм гишүүдийг бий болгож чадсан баг л хамгийн хүчтэй байдаг юм байна. За мэдээж багийг маш гоё бүрдүүлж чадах юм бол бид нар маш олон давуу талыг бий болгож чаддаг. Нэгдүгээрт нэг зорилгын тулд нэгдэн хамтран ажиллаж амжилтанд хүрэх хэрэгцээгээ сэтгэл зүрхээрээ мэдэрнэ. Хоёрдугаарт бүтээлч байдал дээшилж уран барах хамтын хүчийг ойлгох хувийн итгэвч чармаалт дэвшлдэг байна. Гуравдугаарт бие биенээ сайд танин мэдэг итгэлцэл бий болох санаа бодлоо чөлөөтэй уралдуулах асуудлыг олон өнцгөөс харах боломжууд нэгдэж эхэлдэг. Мэдээж дараагийн дугаарт багийн гишүүд тасралтгүй суралцсан хамтын шийдвэр гаргах алдаа оноогоо олгох цаашд улам хөгжих боломжууд ихсдэг. Одоо урам орж ирэх нэ шүү дээ. За тэгээд багийн гишүүдийн бие биенээ орлох чадвар маш сайн болдог. Багийн гишүүдээр анхаарал татуулж тавих туслах зөвлөх зөв шийдвэр гаргах зэрэг нь бол энэ багийн давуу тал болж хүчдэг учраас ийм баг ямар нэгэн үйл ажиллагааг явуулахад давуу талуудтай байдаг юм байна. За мэдээж давуу талаас гадна сөрөг тал анхаарах зүйл бас бидэнд байх ёстой. За багаар ажиллаж байгаа нөхцөлд бид нар багийн ахлагчийн томилгоо сонголтыг маш зөв хийх хэрэгтэй байдаг. Багийн ахлагч нь ямар хүн байх вэ гэдгийг одоо энэ дээр одоо бид нар ярьдаг шүү дээ. Яг одоо бүх гишүүдийн саналыг одоо тэнд хүрхүүцгэнийг сонгох юм бол баг маш мундаг явдаг. За мэдээж хоёрдугаар багийн гишүүдийн ажил үрийн наривчлсан хуваарьтай байх юм бол үйл ажиллагаа маань зогсолтгүй явж чаднаа. Энэ хуваарь байхгүй зүгээр нь одоо хобби хэлбэрээр нийлсэн багууд өдр бол муу ямар нэгэн үзмжээр нийлсэн баг бол одоо хамгийн хурдан задардаг бие гэсэн үзэлтээсээ гадна үнэт зүйл гэдэг юм үгүй идэг. Иймэрхүү асуудлууд амьдрал дээр маш их тохиолддог. Жишээ нь би одоо ингээд янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч гэдэг юм уу багаар ажиллах хэлбэрээр явахад одоо анхандаа мэдлэг багтаа байгаа зүйлдэ мэдээд ингээд хөгжүүлээд ирэх тусам би гэсэн үзэл гардаг юм харилцаа хандлага дээрээс нь хүмүүсийг маш сайн харах хэрэгтэй гэдэг юм л. Тэгэхгүй бол одоо ингээд аюу том байгууллагын үнд зүйлийг энгийн зүйл болгоод бусдад яачаад өөрөө одоо ингээд хамгийн их юм хийгээд байгаа гэдэг юм уу эсвэл өөрөө байхгүй бол тэр баг байхгүй гэдэг сэтгэл зүгийн хүмүүс бий болгоод байдаг. Учираас хүн хувийн харилцаа хандлага гэдэг зүйлийг маш сайн харах хэрэгтэй байдаг юм байл. За мэдээж өөрийн байгууллагын онцлог тохирсон бүтэц зохион байгуулалтын хийхдээ тодорхой хэмжээгээр хувьсах мөн одоо дэвших хэлбэрүүдэд дандаа хөгжих хэлбэрүүдийг бид нар өөрсдөө сайн тавихаас гадна бид нар өөрсдөө гэсэн халсын хараа зоригтой байж ижил үр дүнд хүрэх нь шүү дээ. За мэдээж багийн гишүүдийг одоо бас нэг анхаарах зүйл нь багийн гишүүдийн хөгжлийн түвшин үн хийж байгаа үйл ажиллагаануудыг маш бодитоор үнэлдэг урамшууллын систем гэдэг зүйл бол хамгийн гол бас зүйлүүдийн нэг байдаг. За ингээд эдгээр зүйлүүдээс та бүхэн өөрийнхөө бодсон, өөрийнхөө суралцсан хэлбэрүүдээр маш сайн бодоод үзэхэд нэгдүгээр бид нар бусдыг бас сайн сонсож чадах хэрэгтэй юм байна. Хоёрдугаар бусдад бас хүндэтгэлтэй хандаж чадаад, гуравдугаар өөрийнхөө үзэл бодол одоо өөрийнхөө тэр хийх гэж байгаа үгээ зөв одоо дистралтай, логикталтайгаар зөв ойлгуулж чадах юм бол маш боломжит хэлбэр багаар бүрдүүлээд өөртөө амжилт хүрэх боломжтой юм а гэдгийг л товчхон одоо ойлгуулахыг зорилоо.
За өнөөдөр амралтын өдөр та бүхэн маань бас тодорхой хэмжээгээр сургалтаа үзсэн бол мөн энэ дээрс суралцах зүйл, мөн асуух зүйлүүд байх юм бол хувь чадаараа бичээд илүү сайн дэлгэрэнгүй мэдээллүүдийг сургалтуудаараа аваарай. Баярлалаа та бүхэнд.